Паранам Гурудев намайг Видя гэдэг надад бяцхан асуулт байна. Яаж эгого биеийн сул орхих вэ? Яагаад эгог сул орхино гэж? Яагаад гэвэл эго юм болгонд хийж байгаа бүхэнд минь эсвэл хийхийг хүссэн бүхэнд минь гарч ирдэг. Яагаад эготойгоо тэмцэлдээд байгааг хүлээгээл авчих. Айлвдээ та эготой байж болно тэгээд юу гэж? Миний хэлж байгааг ойлгож байна уу? Одоо юу болж байна? Та хоосон байна уу? Тийм ээ. Учир нь танд эго бол муу гэд ойлгуулчихсан эгогүй байх ёстой, эгогоо устгах гэдэг. Яагаад эгогүй байна гэж байж л байг л дээ. Тэгээд юу гэж? Эгоноос болоод танд таагүй байдаг. Бусадтай байхад тухгүй, юу ч байсан тухгүй байдаг. Хан байгаа юм шиг. Би өөрөө хан босгосон байна гэдгээ мэдмэгц хан аль хэдийн нурж эхэлдэг. Өөрийн хөөрөл бай. Энэ бол эгоны цоор ганц ерөндөг. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Өөрийн хөөрөл бай. Энэ бол эгоны эсрэг ерөндөг. Тэнэг байхыг зөвшөөрөх нь бусад хүн танаас татгалзах айдсыг давах арга. Ойлгосноо? Ингээл болоо.